мэдээ үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдвал цол нөхөн авах боломж бүрдэх балжин нэм довчин сэмбэ инх хамгаалан тэргүүтэй бөхчүүд шударгасны зарчимд нийцсэн шийдвэр гараасаа хэмээн хүлээж буйгаа илэрхийллээ. Зарим хүмүүс тэднийг зөвхөн цол хэрэгмийн төлөө байр сууриа илэрхийллээ гэж үзсэн ч бөхчүүдийн хувьд олон жилийн хөдөлмөр амжилтыг үнэлж нөхөн олгох нь зүйтэй гэж үзэж байгаа илэрхийлж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 эрийн наадам хэмээн нэрлэгдсэн Улсын хурлын гишүүн Амгаланбаатар нарын өргөн мэдүүлсэн төсөл байнгын орооны босго даваагүй. Харин Улсын хурлын гишүүн Сайн зураг нарын 19 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хилцгийг дэмжиж байгаа. Тэгвэл уг хуулийн төсөл цолыг нөхөн олох 17 бүхий асуудлыг тусгасан бөгөөд улсын гар зүхбэ такснаас эхлээд нэр бүхий бөхчүүдийн цолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ. 70 жилийн төвөгтэй төрүүлсэн. Тэр төвөгтэй төрүүлэхэд ганцхан одоо 70 жил өгөхгүй л дайцсан. Сүхбаатар галзын хувьд ч гэсэн бодоо тийм юм байгаа. Тэр байтгаа одоо дөрөвдүүлсэн бөхт одоо алсан тол болгож байсан. Тэгээд Сүхбаат маань бол бүр 8 давж зөрөлдсөн байгаа. Тэгэхээр тэр толыг олгоогүй гэдэг өнгөрсөн. Тийм утгаараа бол одоо миний хувьд болохоор тэр чинь төвөгтэйгээр төрүүлсэн авраг болоод 9 давж зөрөлдснээр даяа авраг болох юм л юунод орсон явж байгаа л да. Бид нар одоо цол олгуулна гэдэг нэг 12 хоногийн өмнө хэлээд тэгээд зарим газрууд нь ч бүр бэлтгэл сургалтандаа гараад нэг ийм болсон. Тэгээд бид бүхэн бол бүгдээрээ л цол олгох барилдаа юм байна гэд ингээ барилдсан. Тэгээд миний хувьд бол тухайн барилдаанд цол олгохооргүй байсан бол би хувьдаа барилдахгүй байсан. Гоо яг одоо сая хуулийн төсөл өргөн баригдаад ингээ явж байгаа шиг байна. Тэгээд ерөнхийдөө бол төр засгаа хараад байж байгаа. Тий. Тэгээд яг тэр үед бол бас цол өгнө гэдэг тийм дам ярьсан шүү дээ тий. Тийм л бодолтой би барилдсан. Хуулийн төсөл батлагдвал балжин нэмд улсын авраг ган тогтоход улсын арслан цол нөхөн олгохоор тусгажээ. Түүнчлээ 2021 оны үндэсний их баяр наадамд төрүүлсэн Батүлзүйд улсын арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхээс гадна Батчалуун, Довчин Сүмбэ, Инх Хамгалан, Бацайхан, Адьяа, Уртнасан, Мөнхбаатар, Хадбаатар зэрэг нийт 17 бүхий цолтой холбоотой асуудлыг хуульчлан шийдвэрлэхээр тусгасан гэж тайлбарлсан. Мөн хуулийн төсөлд үндэсний их баяр наадам 512 эсвэл 1024 бүх барилдах асуудлыг хэрхэн зохицуулах талаар заалт өгчээ. Наадамд өгсөн энэ дууг асуудал тодорхойгүй байгаа нь бэлтгэл сургуультаа базааж буй бөхчүүдэд тодорхой хэмжээнд хүндрэл учруулж байгааг тэд хэлж байна. Одоо баяр наадам хаяанд тулцсан үед одоо яг 502 барилдах юм уу 1024 барилдах юм уу одоо хурдхан шиг л шийдвэрээ гаргаад яач бол бас бөхчүүд бид нар чинь шигсэн бас тэ хэдийн даванд яа тарах онолт яа тарах уу тэрэндээ тааруулж бэлтгэл сургуульт юм уу базаах одоо болохоор газ шийдвэрээ гаргачихсан л гэж. Хуулийн төслийг батлах хэсэг эцсийн шийдвэрийг улсын хурал гаргана. Тиймээс бөхчүүд болон бүх сонирхогчдыг асуудлыг 50 хүлээстэй ажиглаж талцаж маргахгүй байхыг тэд уриалсан юм а.